Нэгдүгээрт энэ суран дугуйч яг тээврийн ихсэл муу юм уу гэдгээ нэг тал гаргаад хобби хүүхдүүдийн хобби гэдгийг нөгөө талд гаргаад ингээд асуудал шийдэх хэрэгтэй байна. За тээврийн ихсэл талд нь бол манайхаа одоо яаралтай тэр суран одоо ховын мотоцикл энтрийн нийтийн одоо энэ нэг замд оролцож байгаа үеийнх нь хурдны хязгаар энэ ялс яаралтай хязгаар тавиад ингээд шийдвэрлэж хэрэгтэй. Энийг маш хурдан хийх хэрэгтэй шүү. Яагаад тэгэхээр одоо 10 ахлах ангийн хүүхдүүд маш олон хүүхдүүд суран унж байгаа. Сургуулийнхын гадаа та бүхэн очиод харвал ойлгомжтой ингээд дүүрэн суран тавьсан байгаа унж байгаа. 18 мөрөөгүй насан турш хүүхдүүд байгаа шүү дээ. За тэгэхээр хурдныхын хязгаарлалтаар хязгаарлалт тавиад техникийн хязгаарлалтуудын дугуйнууд нь хийж өгöd ингээд хэдүүлээ осол гэмтлээс сэргийлж хэрэгтэй. Энийг маш хурдан хийх хэрэгтэй. За хоббинийхэн талд бол дугуй мотоспорт сонирхож байгаа залуучууд хүүхдүүд ихсэж байгаа. Тэгэхээр хэдүүлээ нөгөө талд нь энэ залуучууд зориулсан хоббигоо хөгжүүлэх талбай яг тэр хобби байдлаараа тэр дугуйгаа, тэр скутерээ, тэр скейтбордоо унах тэр талбайнуудыг хэд хэдийг энэ эх жилийн төсвүүдээр суулгаад хийгээд өгч хэрэгтэй. Тэр нэг одоо дуугтай мотоцикл унж давих дуртай л байгаа шүү дээ залуучууд. Тэр чинь тийм хэрэгцээ байгаа болоод одоо тэгэл талбайг уучраас л ингээ унаад байгаа. Тэгээ тэрэн дээр нь хэдүүлээ нэг хөрөнгө оруулалт хийгээд хийгээд өгчий. Тэгээд энэ дээр эх жилийн төлөвлөгөөнд анхаарчий. За нэг зарчим энэ дээр барих хэрэгтэй. Одоо манайхан ингээд скутер одоо түрээсийн үйлчлэгээ болохгүй нэг яриад эхлэнгүүд нөгөө бизнес хийх гээд байгаа хэдэн аж ахуйн нэгжүүдээ шалтгаан гаргаад дарамтлаад эхлэх үе. Хөрөнгө оруулалт хийцэн нийслэлийн төвжирэлд одоо нөлөө үзүүлэхээр хөрөнгө оруулалт хийцэн бизнес хийж байгаа хүмүүс. Тэгэл одоо эн чинь эвдэрхээр юм тийм байна гээл нөгөөдөө барьж авч дарамтлаад байхгүйхэн шиг харилцан ойлголцож энэ ажил төрлийн аятайхан одоо явуулаасай тавих шаардлага аятайхан зүй ёсны хэмжээнд тавиасай гэж ингэж бодож байна. Хэдхэн өндөр шаардлагууд тавиад энэ эдэгээ дарамтлаад байхгүйгээр. За ажлын хэсгийн хувьд бол одоо Батцогт төлөөлөгчийн гаргасан энэ санаачлагаар ингээ ажлын хэсэг байгуулаад ажиллаж байгаа ийм санаачлагууд төлөөлөгч нар их гаргаад явах хэрэгтэй. Энэ хурал амьд байхтай аюул чухал ийм байна. Урдны тэр нөгөө бизнес эрхлэгчдийг дэмжих ажлын хэсэг гараад ингэсэн. За тэгэхээр нэг зүйл дутаад байгаа нь одоо ингээд энэ ажлын хэсэг ажлаа санаачлаг гаргаад төлөөлөгчд манлайлаад шийдвэр гаргаад хаяхаас өөр арга байхгүй. Цааш нь ингээ ухаад ивбол маш олон шийдвэрлэх юм гараад ирэхээр бид нөгөө гүйцэтгэх засаглал руугаа ороод хэцүү болчих гээд байгаа байхгүй. Тэгэхээр одоо ингээл Батцог төлөөлөгч бид нэр ингээл шийдвэр гаргаад одоо оны эц тайлгнах байдаг юм уу ингээл юу гаргаад орхихоос өөр арга байхгүй. Тэгээд бусад хариуцсан нэгжүүд бүгдээрээ энэний талаар цааш нь үргэлжлүүлээд шийдвэрүүдээ гаргаад хурал дээр дэмжлэг байгаа учраас холбогдох шийдвэрээ гаргаад яаралтай явах нь их чухал юм байна. Энэ дээр харин хурал одоо нөгөө дигдээр өөрчлөлт хийгээд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ төлөөлөгчийн санаачлагаар байгуулагдсан ажлын хэсэг яг ямар хүрээнд ажиллах ёстой вэ гэдгийг хэдүүлээ энэ дээр тусгаж бас тогтоож өгөхгүй болвол гээд ажил дутуу орхиж яваад байгаа юм шиг юм сэтгэлдэлтэй байгаад тахаар юм байл. За ийм саналуудыг л